Сайн байцгаана уу? Би Баяр Магна өвгтэй Одон Жимэг байна. Би 26 настай Швед улсад нөхөр болон хүүхдийн хамт ажиллаж амьдардаг. За тэгээд 2015 оноос хойш буюу 11-р ангиас хойш анх фитнесийн хаалгаар орсон байгаа. Тэгээд 2018 онд хамгийн анхны бодибилдингийн тэмцээндээ орж байсан. Тэгээд 2018 оноос хойш 8 жил нийт тууштай хичээлсэн байгаа. Тэгээд энэхүү челленж маань болохоор хүүгээ анх 2022 онд гаргаад би 100 гаруй килограмтай болсон. Тэгээд хүүгээ 4 сартаагаас эхэлж гадаа хүүгээ төрж алхаж, дасгал хийж, эрүүл хооллож, за 100 хоногийн өмнө би 77.7 кг дээр ирсэн байгаа. Тэгээд фит биетэй болъё гэж зорьсон. Фит мам болъё гэж зорьсон байгаа. Тэгээд 6 булчингаа харъя гэж зорьсон. Тэгээд зорьсондоо хүрчээ зогсож байна. Өнөөдөр миний челленжийн 100 дахь өдөр. За 9 сарын 20-ны өдөр Шведэд болох Better Bodies буюу та нар маань Better Bodies-ыг мэднэ. Gas болон Better Bodies хоёр ингээд нэг компани фитнесийн хувцас болон аксессуарны компани байгаа. Эндээс зохион байгуулж байгаа бодибилдингийн челленж тэмцээнд орох гээд сэтгэл зүйгээ бэлтгэсэн байгаа. 100 хоногийнхоо челленжийг эхлүүлээд энэ явцдаа шийдсэн байгаа. За би чадах юм байна. Надад сэтгэл зүй байгаа байна гэж би ойлгосон. Тэгээд өнөөдөр би та нартай 6 булчингаа харуулах чинь энэ хүү влогороо миний хамгийн анхны влог маань 100 хоногийн челленжийн 6 булчингаа харуулах влог болж байгаад маш их баяртай байна. 6 булчин ч гэлтгүй бусад булчингуудаа бас харуулъя. Надад D1 дээр ганцхан булчин байсан. Хэвлийн маань 6 булчин гарч ирсэнд үнэхээр их баяртай байна. Энэ хүртэл маш их зүтгэсэн, маш их дайрсан. Тэгээ ерөнхийдөө бие маань жигд хэвлийч гэлтгүй гар, нуруу, мөр за тэгээд хөл өвцөг гэх мэт маш гоё өөрчлөгдсөн байгаа. Та нартай поз барай явуулаа. За тэгээд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд зөндөө саад бэрхшээл боломжгүй үеуд маш их байсан. Тэгээд ялангуяа аппетит өндөртэй хүн учраас хоолыг бол алдчих гээд байсан. Гэхдээ ерөнхийдөө бол яс хоолоо барьсан. Тэгжиж тэр том гэдсийг 6 хуваасан байгаа. Тэгээд 60 дахь хоногоосоо 73 эмэгтэйгүүдэд 40 хоногийн челленж эхлүүлсэн. Тэгээд өнөөдөр би тэр гайхалтай эмэгтэйчүүдтэйгээ хамтдаа cheat day хийн. Өөрөөр хэлбэл хүссэн юм хайдана. За энэ цамц бол миний 100 хоногийн турш надтай хамт энэ сайхан байгальд кардио хийсэн ийм цамц байгаа. Тэгэхээр би энэ цамцдаа маш хайртай магадгүй царим мата харагдчих магадгүй. Гэхдээ фитнесээр хичээлж байгаа, өөрийгөө өөрчилж байгаа хүн болгонд ийм хайртай кардионы хувцас байдаг. Биеийг нь өөрчилж байдаг. За тэгээд ус маань бүр цагаан шар болсон байгаа. Үсийн маань ийм гоё болгож өгсөн сагийн ихтэй маш их баярлаа. Ус маань ч бас нэг миний биений өөрчлөлтний нэг хэсэг байсан. Тэгээд өчтөр сормосоо хийлгсэн, влогондоо зориулаад, бэлгэндээ зориулаад сормосоо хийлгсэн байгаа. Тэгээд би бүр ингээд энэ булчингаа хараад ерөөсөө идэвхэж өгөхгүй. Би үнэхээр чадчихлаа гэж үгээд. Би үнэхээр чадчихлаа. 6 булчин гэдэг бол угаасаа төвчээрийн хамгийн оргил ийм цэг байдаг. Хүн болгон гаргаад байж чадахгүй. Гэхдээ хүн болгон гаргаж чадна, боломжтой. Гагтгүй зорилгынхоо төлөө тууштай өөртөө итгэж чи чаднаа, чи өөрийгөө өөрчилж чадна. Зүгээр л өнөөдрийн өдрийг маш зөв яг зарчмын дагуу өнгөрүүлчих. Тэгэх юм бол маргааш өнөөдрөөсөө илүү сайн болно гэдэг тэр
урмыг тэр сэтгэл зүй өөртөө бий болгоорой. Тэгээд 100 хоногийн хугацаанд эзэн зүйлс гэх юм бол өглөө өлөн дээрээ нэгээс цагаас цаг 30 минут кардио хийсэн байгаа. За кардионыхаа дараа 30 минутын дотор өглөөний цагаа ууж исэн. За энэ булчинд маш чухал гэдэг. Яагаад гэвэл урт хугацааны буюу цаг 30 минутаас 2 цагийн кардио гэдэг чинь ерөнхийдөө урт хугацаанд орно. Тэгэхээр тэр кардионы дараа булчин маш их өлссөн байдаг. За булчиндаа хангалттай нүүрс усыг нь уургийг нь дасгалын дараа өгчийнх нь маш чухал. Тэгэхээр би кардионыхаа дараа овёс болон өндөг, за тэгэхээр хар кофе, за мэдээч уураг, вэй уураг уусан байгаа. За тэгээд эхний 50-аас 60 хоногт бол би за эхний 70 хоног смутиг бол 11 цагийн үед байнга ууж исэн. За смути ногоон өнгийн смути болохоор нарийн бүдүүн гэцийг маш сайн цэвэрлдэг, таны биеийг маш сайн цэвэрлж өгдөг. За одоо өөхөө хасж байгаа хүнд бол маш чухал ундаа байдаг. Энэ бол шидэт ундаа. За тэгээ мэдээж өдрийн хоолн дээрээ үхрийн мах болно. Дахианы мөч, тальсгүй мөч, дахианы цээж мах, за төмөс, бор будаа гэх зэрэг уургалаг, эслэгээр баялаг, за салаад тийм ээ ногоон өнгийн ногоонууд өдрийн хоолн дээр идсэн. За тэгээд өдрийн хоолныхоо дараа хөл, өвцөг, нуруу, мөр, хэвлий гэх зэрэг таны бидний өөрийнхөө биеийн бүх булчингийн дасгалуудыг таслалгүйгээр өдөр алгасгүйгээр 7 хоногийн 5 өдөр бэлтгэлийн таслалгүйгээр хийсэн байгаа. За 7 хоногийн 3 өдөр оройгоор кардио хийсэн. Оройгоор гэдэг нь оройн хоолоо идснийхаа дараа кардио хийсэн байгаа. За ихэнхдээ 1 цаг кардио хийсэн. Тэгээд өглөө маш их хэрт босдог байсан. Өглөө би дор хаяж 5 цагт босч иж миний ажлууд амждаг байсан. Тэгээд 60 дахь хоног хүртлээр би ресторанд 9 цагаас хойш, өглөөний 9 цагаас хойш ажиллаа хийгээд челленжээ хийгээ явсан байгаа. За энэ үе бол миний челленжийн хамгийн бага зэрэг хэцүү үе байсан. За тэгээд сүүлийн 40 хоног бол ажилласаа гараад хувийн дасгалжуулалт хийгээд гоо сайхны үйлчлэгээ хийгээд явсан байгаа. За тэгээд харьцангуй өөрийнхөө дуртай юмыг хийж байсан учраас бид маань маш хөнгөн, за өөрчлөлтийг хийхэд илүү амар болсон. Тэгээд 100 хоногийн хугацаа бол урт бөгөөд богинохон байлаа. Өөрийгөө ялан дийлж чадлаа. Ээжээ би чадлаа. Хайртай шүү. Эмээ өө тандаа хайртай шүү. Охиныгоо хүүгээ бяцхан аваргаагаа дээрээс үргэлж харж ивэж ерөөл хайрлж байдагт маш их баярлаа. Тэгээд амаргүй 100 өдөр байлаа. Эмээ өвөдөө мөргөжөөс өдөр хүртэл байсан. Боломжгүй үеийг боломжтой болгосон. Баяр сүрэндээ хайртай маш их баярлаа. Чамдаа маш их хайртай шүү. Чим байгаагүй болол энэ өдөр ирэхгүй байх байсан. Би 6 болчингаа харж чадахгүй байх байсан. Өөрийгөө ялан дийлж чадахгүй байх байсан. Яагаад гэвэл би 2 настай хөрхөн хүүтэй миний хайр хүүгээ маш сайн харсан. Өглөө болгон цэцэрлэгт хүргэж өгсөн. Тэгжиж би өглөөнийхөө кардиог хийсэн байгаа. Тэгээд хайргаа өлссөн үед хоолыг мань бэлдэж өгч сэтгэл санаагаар чи чаднаа гэж дэмжижсэн. Тэгээ ийм гоё чихвч бэлгэсэнд баярлаа. Яа. Тэгээд байгаа бүхэндээ маш их талархаж байна. Бүрэн бүтэн төрүүлж өгсөн ээждээ маш их баярлаа. Ээж авдаа маш их баярлаа. Хайртай шүү. Влогтой маань хамт байсанд баярлаа. Эхний влог маань баг зэрэг сэтгэл хөдлөл өндөртэй, 6 булчинтай, 100 хоногийн сэтгэл хөдлөлтэй ийм влог боллоо. Тэгээд цаашдаа YouTube дээр влог оруулах болно. Та нар маань хамт байгаарай, subscribe дараарай. 6 булчингаа харж чадлаа.
Yay! Өнөөдөр 40 хоногийнхоо челленж яхта зад идэн гэхгүй. Гэтэ зөв хооллоно. Эрүүл амьдралын хэм маяг болгоцсон байгаа. Анхаарал тавьсан хувьд баярлалаа. Байгальд влог хийх хайр байлаа. Тэгээд 100 хоногийн маань full body transformation буюу бүтэн биеийн өөрчлөлтийг маань Instagram болон Facebook-аас маань хараарай. Тэгээд love хайртай шүү. Цэнгэлдээ баярлаа. Цаг ихтэй баярлаа. Марлаа ихтэй баярлаа. Ийм гоё ядарсан царайгийн маань засч янзалж өөдөн татаж өгсөнд маш их баярлалаа. Ялангуяа миний үс бол надад үнэхээр таалагдж байгаа хүмүүс хар ус ч гоё илээ гэдлээ. Хар ус гоё байсан. Гэхдээ надаа энэ ус илүү миний дотор хүнийг илүү харуулж чадж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ энэ влог маань цаашаа үргэлжлэх юм бол арай жоохон илүү үхтэй, жоохон сонирн болох гээд байна. Тэгээд subscribe дараарай. Цаашдаа олон гоё зүйлсийг оруулах болно. Хайртай шүү. Бага бүхэндээ талархъя.